Багын найзуудтай би ингэ ярьж байхдаа айгүй өрөвдөлтөй сонсогдоод эхэлж байгаа байхгүй юу. Гэр бүлээрээ том өрөөнд цуглараад тэндэл пара асаадаг. Бусад өрөөнүүд нь хүүтэн, гал тоогоо хүүтэн. Яг гэх юм бол энэ газны халаалтын үртгээ дийлхэ болж эхэлж байгаа. Дайныг яаж зогсоох юм? Путинтэй ярихгүй юм. Путин чөтгөр яж магадгүй гэхдээ чөтгөртэй ярихгүй байсаар байгаа. Дайн зогсохгүй. Тийм учраас би энэ чөтгөртэй ярина. Тэгсэн чинь Зеленский юу хэлсэн бэ гэх юм бол би ингэн би тэгмээр байна, би мөсөлтэй байна, би ингэмээр байна, би энийг хүлэн зөвшөөрөхгүй. За тэгсэн чинь Трамп юу ярьж байна гэвэл бидний дэмжлэг, бидний санхүүжилт, бидний тусламж, бидний зэвсэг байхгүй байсан бол чиний улс айл эдийнэ байхгүй болцсон байгаа. Тийм учраас буцаагаад суу. Чудалтай байгаарай гэж хэлэх хэрэгтэй байсан тийм. Тэгээ бүр энэ одоо оргоо шиг сонсогдсон гэхдээ бодтой заа. Их Британи хэдэн бэлэн зэрэгтэй юм бэ? 17 мянга. Их Британи хэдэн танктай юм? Одоо байлдаанд бэлэн танк 50. Таад өнөөдөр өөрөө хоол идэж явахдаа, шүдэ угааж явахдаа Цэргийн баяраа тэмдэглэж явахдаа Цэргийн баяр event guys. Юу болох юм бэ гэх юм бол Дональд Трамп Путин хоёр уцаар яар. Цэргийн баяраар сонирхолтойгоос. За. Тэгээ энэ хоёр уцаар ярьж байхдаа юу шийдэгдэхт магадaltaй юм бэ гэх юм бол Европ ирээдүй, Германы ирээдүй, Франц ирээдүй, Англи ирээдүй. Хамгийн чухал нь бол Украин ирээдүй. Тэгээ бидний бас тодорхой хэмжээний ирээдүй. Яг гэх юм бол манай улсын экспорт буурж байна. Манай валютын орлого буурж байна. Манай долларын нөөц буурж байна. Тэгээ олон улсын эдийн засгийн байдал тогтворгүй болж эхэлж байна. Тэгээд бидний тавилантай бас уягдсан байгаа. Тэгээ өнөөдөр хэдүүлээ бас энэ нэг өөр нэг контент байгаа заяа. Victor Davis Hansen дахиад хэдүүлээ сонсох хэрэгтэй. Юу сонсох хэрэгтэй бэ гэх юм бол энэ ерөөхдөө тэр чигтээ Европ. Заяа. За энэ эхний график дээр та юу зүйлсэн байгаа юм бэ гэх юм бол бас өмнө харуулж ирсэн. Энэ ерөөхдөө дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээ. За нойр бол хамгийн доор бол нэг цайвар бор өнгөтэй traditional biomass гэж байгаа. Энэ зүгээр мод. Аргал гэх мэтчлээ. За тэрний дараагийн давхаргаа юу юм бэ гэх юм бол нүүрс. Тэрний дээр нефть, тэрний дээр газ, тэрний дээр цүмийн энерги, тэрний дараа hydropower, усан цахилгаан станц. За тэгээд тэрний дээр бүр ингэ шалахгүй, бараг харагдахгүй, бараг нөлөөлөхгүй салхи нар бусад сэргээх хэрчим болж. Бид нар бүгдээрээ худлаа. Хамгийн дээдлийн хэсэг худлаа. Амар өндөр өртөгтэй. За бүтэмжгүй, тогтворгүй. За тэгээд ер нь бол аж үйлдвэрлэлийн одоо эдийн засагтай улсын хувьд бол ерөөсө тохиромжгүй эрчим хүчний их өсвөр. Гэхдээ өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд за ямар scam хүчтэй явсан бэ гэх юм бол дэлхийн дулаарлал. Climate change. За тэгээ Европчууд энийг тэр чигтээ итгэцэн. Европын улс төрчид баг энийг бүр шашин шиг итгэж байгаа. Тэгээ эдийн засгаа нураацсан заяа. Окей. Европ одоо газны үн буцаагаад өсөж байна. Яг өсөж байгаа юм бэ гэх юм бол саяны болсон өвөл маш хүйтэн байсан. Тэгээ өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд байгаагүй хүйтэн өвөл байсан. Нэмээд бага газныхаа нөөцөө бүрэн дүүргэж чадаагүй. Яагаад вэ гэх юм бол Оросуудтай алцаад байсан. За өмнө газа бараг 2-3 дахин хямдхан Оросоос тэр чигтээ маш хямдхан авдаг байсан бол одоо яаж авж байгаа юм бэ гэх юм бол эхлээд Америкт олборлогдож байгаа газыг аваад Америкт заяа. Тэгээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол Америкийн тэр газны олборлдог газраас нь газын хоолоогоороо далайн бомб руу зөөнө. Далайн бомб дот дээр юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэр газыг хасах 160 градус руу хүргэнэ. Амар их эрчим хүч орж байгаа. Олборлсон тээвэрлж байгаа газныхын 6% шууд тийшээ орчиж байгаа. Газаа шатаагаад тэг үлдсэн газаа хүргээд өндөр даралтай саунд дотор хийчээд шингэн болгож байгаа. За тэрний дараа юу хийж байгаа юм бэ гэх юм бол усан онгоцоороо Америкаас Европ руу зүүдэг. Европ руу зөөснийхэн дараа бомб дээр хүлээж аваад буцаагаад тэр хүүтэн шингэн газыг эргүүлээ газ болгодог. Тэгээд дахиад зүүдэг. Тэгээ эцсийн эргэлтчтэй хүргэдэг. Энэ дундаа юу болж байна гэх юм бол нэг дугаар газ амар үнэтэй. Хүргэх өртөг, тээвэрлэлтийн өртөг, буцаагаад эргүүлэн халаах өртөг. За тэгээд нэмээд Герман руу зүүн, Унгар руу зүүн, Чех руу зүүн, Польш руу зүүн. Ухаантай юугүй юу гэх юм бол та дуруу шít. Миний хувьд бол мэдрэл муутай юм шиг сонсогч байна. За. Тэгээд та хэд энэ чартыг үзүүлчихье заа. Энэ барууны доор энэ график үзүүлж байгаа юм бэ гэх юм бол Европ байгаа газны агуулгын дүүргэлтийн хувь. Та тэг анзаарч байгаа юм бол ингээд
100% л өгөхөд ирээд тэг ингээд нас буурж ин те. Энэ юу гэсэн үг юм бэ? Энэ өвөл. Окей. За 2019 онд агуулга нь 55% руу тэг хоосорсон. Аюултай бол биш. Ерөнхийдөө маш дулаахан өвөл байсан гэсэн үг. За 20 онд баг агуулга тэр шиг дүүргэж чадаад маш хүйтэн өвөл болоод тэ та харж байна уу? 30% руу буурсан. За тэг алцаад эхэлж байгаа юм. Тийм ээ? Оросоос тэр худалдаа авалтын тогтворгүй байгаад гэх мэт шин. За тэг агуулга 78% руу дүүргэж чадсан. 2020 он 21 он 22 оны өвөл дахиад асар хүйтэн болоод тий газны агуулга баг 25% руу буурсан гэсэн үг. За тэгээ буцаагаад 90 хэд рүү дүүргэж чадсан. Тэгээ өнгөрсөн 2 өвөл за 22 оны өвөл 23 оны өвөл ер нь бол дулаахан байсан. Тийм учраас энд нэг доошо яваагүй байгаа зү тий. За энүүгээрээ дамжуулаад миний яриад байсан тэр газны өртөг, цахилгааны өртөг 2 дахин 3 дахин нугарсан. Гэхдээ 5 юм 10 дахин нугараагүй заяа. Хизээ 5 10 дахин нугарсан байх юм бол 21 22 оны өвөлтөө Англид амьдарч ирсэн, Германд амьдарч ирсэн хүмүүс энийг маш сайн мэдж байгаа. За тэгээ өнгөрсөн 2 өвөл одоо 22 он, 23, 24 оны өвөл гайгүй байсан. За 24, 25 оны өвөл тэр чигтээ өөр. За та тэгээ харж байна уу? Доошо буурж байна тий. Энэ бол 24 оны 11 сарын агуулгын одоо максимум дүүргэлт тэгээд буураад эхэлж байна. Хаа хүртэл буурсан бэ? Өвөл нь яг бүтэн дуусаагүй одоо 35 руу урцсан байгаа. Энэ одоо 25 20 руу буурах магадaltaй. За асуудал нь яг юу юм? Асуудал нь яг юу юм бэ гэх юм бол ирэх өвөл дахиад хүйтэн болох магадaltaй. Тэгээд ядаргаа нь юу юм бэ гэх юм бол Yamal pipeline газан хоолоо байхгүй болсон. Одоо ашиглалт нь ороогүй. За тээвэрлэхгүй байна. Nord Stream 1 2 байхгүй. За ашиглалт нь орохгүй нэг нь бүр эвдэрсэн. За Украинаар дэмжиж байгаа газан хоолоо бас хунтарсан. Байхгүй ашиглалт нь ороогүй. Тэгээ ганцхан хоёрхан газан хоолоогоор дамжуулаад за Европ руу газ очиж байгаа. Blue Stream, Turk Stream. Хоёулаа Туркаар дамжиж байгаа. Тэгээ дөнгөж сая 2 сарын өмнө террористууд Turk Stream-ийг тэслэх гэж оролцсон. Төсөөл үзчих заяа. Blue Stream, Turk Stream. Аль нэгийг террористууд, Украин хүмүүс, тэ? Америкчууд, юм яаж мэдгийг, Катар хүмүүс, Сауди Араб хүмүүс. За Европчуудын газны өртөг өндөр байх юм бол хин ашиг олох юм? Америкчууд ашиг олно, Катар ашиг олно, Араб ашиг олно, Норвеги ашиг олно гэх мэт шин. За тэгээ энэ хоёр пайплайныг эвдчих юм бол Европт юу болох юм бэ? Ирэх өвөл. Газны хомсдол орч. Хизээ санхүү эрчлэнд хүрэх юм бэ? Байрны урсгалтай болох юм бэ? Тэтгэвртэй бэлэн болох юм бэ? Маш олон хүмүүс ийм асуудалтай. За инх төвшин гэдэг залуу дөнгөж сая биднэр рүү хандаад яг адилхан юм асуусан. Инх төвшнгээс бидний юу авсан бэ гэх юм бол орлогыг авсан, зарлагыг авсан, байгаа өрөнгийн өөрийн хэмжээг нь аваад тэгээ бид нар инх төвшөнд юу гаргаж өгсөн бэ гэх юм бол хөрөнгө ололтын төлөвөө гаргаад өгсөн. За энэ документыг хоёлоо хамт харчээ. За инх төвшингийн орлого 7 сая гарна. Зарлага нь 4 сая. Тэгээ сар болгон 3 сая 700 орчим төгрөгийг далт хийх боломжтой юм байна. За инх төвшин хизээ санхүүгийн эрсдлөөнд хүрэх юм бэ гэх юм бол 3.6 жил орчим дотор хөрөнгө ололт хийгээд 321 сая төгрөгтэй болох юм байна. За инх төвшнгөөс нэмээд юу асуусан бэ гэх юм бол чи хизээ өөрийгөө баян гэж тооцох юм бэ? Инх төвшөнд бол 846 сая төгрөгийн хөрөнгө ололтын багц хэрэгтэй юм байна. Хизээ өөрөх юм бэ гэх юм бол 6.8 жилийн. За чиний тоо баримт өөр байж магадгүй. Гэхдээ бид нэр яг адилхан ийм төрлийн тайлан чамд гаргаж өгч болно. Юу ихтэй бэ гэх юм бол орлого, зарлага, хөрөнгө үрийн хэмжээ. За инх төвшингийн тайлан өөрөө уншиж хармаар байгаа юм бол линк доор байгаа шүү. Өөрөө ийм тайлан гаргуулмаар байгаа юм бол дахиад нэг линк байгаа. Тайланы өртөг 50,000 төгрөг. Нэмээд бид нар танд юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол мэрэгчлийн хөрөнгө ололтын процесс чинь бас гаргаад өгнө. Яг гэх юм бол энэ үр дүндээ аль болох хурдан өндөр өгөөжтэй эрсдэл ахтай хөрөнгө гаргана. За тайлан төлөвлөгөөтэй үр дүндээ хүрцгээе. Тэгээ бас контентээ өргөжлүүлнэ. За тэгээ энэ байна. German households тэгээ Германы үрхийн нефт буюу газны төлбөр. За энэ 2021 оных
25 оных. За энэ дундаа бас юу орсон байгаа юм бол хүмүүс хэрэглээ багасгаж байгаа. За Германд амьдарч байгаа, Их Британд амьдарч байгаа хүмүүс комент үлдээгээрэй. Та пара туллан халаадаг юм уу? Тэ. Миний багын найзуудтай би ингэ ярьж байхдаа тэ айгу өрөвдөлтөй сонсогдоод эхэлж байгаа байхгүй юу? Гэр бүлээрээ том өрөөнд цуглараад тэндэл пара асаадаг. Бусад өрөөнүүд нь хүүтэн, гал тогоо хүүтэн. Яг гэх юм бол энэ газны халаалтын үртгөө дийлхэ болж эхэлж байгаа. Ингээ хардаа нефтний үртэг 2 сарын 2 тэ амар өссөн байгаа үстэй. Тэ 2100 евро. Газ хэд байна? 1200 байсан ч одоо 2 дахин нуурсан заяа. Газны өрхийн зардал жилийн халаалт. Окей. Хэний буруу юм бэ? Энэ зүгээр 20 оноос 24 оны хооронд болсон улс төрийн алдаа юм уу? Үгүй. Энэний суурь хизээ тавигдсан байх юм бол 2008 оноос ахуулаад тавигдсан. Энийг хэн тавьсан бэ гэх юм бол Германы Бундесканцлер Ангела Меркель. Америкийн засгийн газар Обама, Жо Байден. Францын Макрон, тэрний өмнө Оланд. Английн Борис Джонсон, Тереза Мэй, Риши Сунак. Лес 30 оног их байсан нэг ерөнхий сайд байсан. За тэгээ одоо Victor Davis Hansen-ы үгийг сонсцгоё. Everybody, we've known, you're all hearing about this huge controversy, and it started when Trump sent General Kellogg over, his special Ukrainian envoy, Marco Rubio, Waltz, his national security, and he said some things, and basically Trump, I want to be very careful and characterize it. He looked at this and he said, Trump is saying, well, when this whole thing started, and it didn't start on my watch, the Europeans said they were going to pour all this stuff in. За, би ирэх бариад эхэлсэн. Одоо Donald Trump-ын зүгээс ярьж ин заяа. Одоо би Donald Trump шиг жүжиглэж байна. Би ирэх барьсан чинь намайг юу хүлээж авсан? Тэ? Намайг юу хүлээсэн бэ гэх юм бол энэ Европ болж байгаа Украин, Оросын дэ. За. Тэгээ Европч та нар юу ярьсан бэ гэвэл Украиныг тулталтанд дэмжинэ. Зэвсгээр хангаж өгнө, мөнгөөр хангаж өгнө гэж ярьж ирсэн. Гэхдээ хин зэвсгээр хангаж өгсөн бэ? Хин мөнгөөр хангаж өгсөн бэ? Хин тулталтанд дэмжсэн бэ гэх юм бол Америкчууд бид нар та нар амлалтнаа хүрээгүй. And they didn't do what they said they did. The United States under Biden gave enough money to save Ukraine, but not to win. And it's just a death thing. So I'm going to stop it. Та нар Joe Biden Украинд юу гэсэн бэ гэх юм бол хангалттай юм өгсөн. Юунд хангалттай юм өгсөн бэ гэх юм бол амьд үлдэхийн тулд хангалттай юм өгсөн. Ялахын тулд та нар хангалттай юм өгөөгүй. За. Та нар хангалттай юм өгөөгүй. Joe Biden хангалттай юм өгөөгүй. Би хангалттай юм өгмөөргүй байна. Би энийг зогсоомоор байна. Сая 500 хүн нас барцсан байж магадгүй. Би одоо энийг тасан зогсооноо. Тэгсэн чинь Европчууд oh my god, oh my god, oh my god тэ. Дэлхийд даяар oh my god. Тэгээ энэ контент хийгээд гэсэн чинь хүн болон Орос нохоо намайг дуудаж ин Трампыг бас яг адилхан Путиний боол мол гэх мэт чинь сууны ус дараа. How do you have stop a war unless you talk to, even if it is a monster? So then Zelensky said, I want to be on this and you're going to sell me out. And basically they said, listen, wait. You don't tell us what you're going to do. I know this is your country, but your country wouldn't exist if you count on your beloved European friends. They talk a great game, but they do not give you enough. It came from us. And then Trump said some. Тэгээд дайныг яаж зогсоох юм? Путинтэй ярихгүй юм бол. Путин чөтгөр яаж магадгүй гэхдээ чөтгөртэй ярихгүй байсаар байгаа. Дайн зогсохгүй. Тийм учраас би энэ чөтгөртэй ярина. Тэгсэн чинь Зеленский юу хэлсэн бэ гэх юм бол би ингэн би тэгмээр байна, би ийм хүсэлтэй байна, би ингэмээр байна, би энийг хүлэн зөвшөөрөхгүй. За тэгсэн чинь Трамп юу ярьж байна гэвэл зогс залуу маань. Яагаад вэ гэх юм бол бидний дэмжлэг, бидний санхүүжил, бидний тусламж, бидний зэвсэг байхгүй байсан бол чиний улс айл эдэнэ байхгүй болцсон байгаа. Тийм учраас буцаагаад суу. Things. He said, by the way, he's a dictator. And he started it. Well, that got everybody upset. He outlined 5 things that Trump and the administration wanted.
We do not want the United States in. За тэгээд бүр Зеленскийг байр нь оруулахын тулд Зеленский чи орд сонгуул хийгээгүй чи диктатор байна. Чи энэ дайныг үүсгэсэн шүү гэж хэлээд троллтж байгаа л та. Гэхдээ үр дүн авчихсан. За тэгээд Donald Trump юу гэж нэх юм бол 5 юм бүрдэх ёстой. 5 things that Trump and the administration wanted. We do not want the United States in this mess. Number 2, we have given them more money than Europeans. За бид нар энэ таад юм маргаанаас одоо салмаар байна. Европын Украины маргаан бид нар бас мөнгөний хувьд дийлэгчгүй. За хоёрдугаарт in this mess. Number 2, we have given them more money than Europeans. Бид нар LED-ний Европчуудаас хамаагүй их мөнгө, хамаагүй их зэвсэг нийлүүлсэн. Одоо юу хийж байгаа юм бэ? Number 3, they don't have any plan how to stop this war. Европчууд угаасаа энэ дайныг зогсоох ямар ч төлөвөө байхгүй, okay? Number 4, the real enemy is China. Number 5, we are draining our critical stocks of shells and weaponry to subsidize this. And we do have a say. So then don't. Тэгээд номер 4 бодит ирээдүйн дайсан өрсөлдөгч юм бэ гэх юм бол хятад. 5 дугаарт энэ дуусахгүй ялах боломжгүй дайнлуу бид нэр хамаг зэвсгээ нийлүүлж байна. Хамаг их буу миний контент үүссэн бол энийг бүгд нэр мэдж байгаа. Газрын баялаг биднэрт байхгүй, үйлдвэрлэлийн хүчин чадал байхгүй ирнэ. Бид нэр байгаа бүх нөөцөө тэндээ ингээд зарцуулаад байна тэгж болохгүй. За тийм учраас Зеленский Украинчууд бид нар хамт шийдвэр гаргана. Бид нар шийдвэр гаргана. Яагаад вэ гэвэл бид нар мөнгө өгсөн, бид нар зэвсэг өгсөн, бид нар энэ алцаа явж байгаа. Тэг манай агуулгын хоосорч байна. Бид нар хүч алдж байна. Европ суларч байна. Тэгээд ирээдүйн хятадыг харж байна уу? Эднэр удахгүй биднийг арчих гээд байна. Бид нэр дугарнаа. Бид нэр энэ шийдвэр гаргана. Хуцаад агаар чи. Бараг ингэж ярьж байна. Бүдүүлэг үг хэлсэн уучлаа. Trump came back and said, after everybody was angry at him, he said, I want to get paid back for all this stuff. And you have rare minerals that are critical, lithium and other things. And we want a concession. And oh my God, he's an imperialist. But Трампас юу гэж байна? Бид нар та нарт хэдэн зуун тэрбум доллар өглөө. Мөнгө буцаад авмаар байна. Та нарт мөнгө байхгүй. Гэтэ би юу надад юу хэрэгтэй юм бэ гэх юм бол зэвсэгний үйлдвэрлэлийн хувьд, дараагийн аж үйлдвэрлэлийн хөвсгөлийн хувьд газрын ховор элемент хэрэгтэй юм байна. Тэгээ Зеленский энэ газрын ховор элементийн олборлолт хамтын ажиллагаа өөрөө санаачилсан шүү. Окей, судлаарай заяа. Тэгсэн чинь окей, тэрийг аавь. Тэгвэл бид нар хөрөнгө олт хий, бид нар хөгжүүлээ, бид нар олборлъя, бид нар баяжуулъя. Бид нар танаа эдийн засгийг буцаагаад сэргий гэсэн чинь хүмүүс бас шүүмжлээд байна те. Мэдрэл муутай сонсож байна уу? Тийм байгаа зү. Everybody should remember what Trump was trying to do. He's trying to say you're never we know what Trump's position is and what JD Vance's is, and that's what we all talked about. They are not going to be in NATO, but it wouldn't even matter if they were in NATO because NATO would never come to their rescue. And if they did want to come to their rescue, look at them. How Тэгэд уусаа НАТО гишүүн болсон ч болохгүй байсан ч НАТО Украиныг аврахгүй. Оростой байлдахгүй. Англичууд тийшээ зэрэг явуулахгүй, германчууд тийшээ зэрэг явуулахгүй, францчууд тийшээ зэрэг явуулахгүй. Нэгдүгээрт Орос цөмийн зэвсэгтэй, гуравдугаарт эдний эдийн засаг бүгдээрээ бэлэн биш. How many people does Britain have that are battle ready? 18,000. I think 18,000 troops. Wow. And how many tanks are there's fewer than 50 that are running? Тэгээ бүр энэ одоо онгоо шиг сонсогдсон гэхдээ бодтой заяа. Их Британи хэдэн бэлэн зэрэгтэй юм бэ? 17,000. Их Британи хэдэн танктай? Одоо байлдаанд бэлэн танк. 50. In Germany, and I think Germany has about 10 F-35. So even if they wanted to, they wouldn't. They couldn't, and they don't want to. Тэг германчууд 10 F-35-ын одоо онгоцтой. Тэг германчууд хүссэн ч оролдож чадахгүй, нөлөөлж чадахгүй, цэргийн хүч байхгүй. So what's holding Vladimir Putin from absorbing all of Ukraine are the heroism of the soldiers in the field that are Ukrainian, and the average age is getting up close to 30, and they're worn out, and U.S. munitions and intelligence and economic aid. I think we pay for the entire
salaries of the Ukrainian administration. Okay. За. Тэгээд Путин өнөөдөр хүртэл Украиныг тэрчтэй ягаад залгаагүй байгаа юм бэ гэх юм бол энэ 100% үнэн заяа. Энийг одоо бас ойлгох хэрэгтэй. Путин Украиныг ягаад өнөөдөр хүртэл бүтнээр нь залгиж чадаагүй юм бэ гэх юм бол номер 1 Украин баатар цэргүүд. Окей. Тэнд байлтж байгаа, үхэж байгаа. За. Тэгээд дай эхэлж байхдаа дундаж Украин цэргийн нас нь 24, 25 та байсан бол одоо 30 болж байна. Хөгшөрч байна. Ядарсан байгаа. Залхаж байна эднэр. Хоёрдугаарт Америкчууд тийм тагнуулын мэдээлэл, сансрын зураг, мэдээлэл технологиор хангаж байгаа. Америкчуудын зэвсгээрээ тэнд байлтж байгаа. За нэмээд заяа өнгөрсөн 2 жилийн хугацаанд 2 жилийн өмнө Америкчуудын санхүүгийн дэмжлэг заяа Украин улсын төсвийн зардлын 50% төлж исэн. Тэнд байгаа багш нарыг дэд бүтсэн ажил. Тэтгүүр нийгмийн даатгал. Хаанаас гарч байгаа юм бэ гэх юм бол Америкчууд төлж байгаа. За тэгээ өнгөрсөн жил заяа 2024 он бараг 70-80% одоо төсвийн алдагдлыг ямар мөнгөөр нөхөж байгаа юм бэ гэх юм бол Америкчуудаас өгж байгаа мөнгөөр шүү guys. Төсөөлөө үзтээ. Америкчуудын Америк иргэдийн татварын мөнгөөр заяа Украин улсын төрийн одоо санхүүжилтийг хангаж өгч байгаа. So then Donald Trump is saying, we want this concessions to be paid back. And they said, how dare you do that? And they don't understand Trump. They don't understand any of this. This is all art of the deal trolling. And what he's basically saying is, Mr. Zelensky, you are not master of your own fate. Don't tell me what you are going to do and what you're not going. It's your country. I'm not saying I'm going to get into your business. I'm just saying if you want me to get into your business, and apparently you do, then I'm going to have the say. If you don't want me to get in your business, fine. You go deal with the Germans and the Poles and the British, and they're going to protect you. За, тэгэд над уул уурхаа лиценз өг. Газрын хавар элементийг олборлоо. Эхэлцгээ над гэрэн дээр гар хэсэг зур. Үгүй чи империалист манай Украиныг залгиж гин, бид нарыг ашиглаж гин. Наа чин дэндүү шуналтай юм байна. Би энэ дээр гар хэсэг зурмааргүй байна. Наа чин ашиггүй. Тэ. Одоо Украины муяачд бас энэ юм ярьж байгаа хэл та. Окей. За тэгсэн чинь юу хэлж байна гэм хой Зеленский чи улсынхаа өөрийнхөө тавилангаа шийдэхэ болцсон. Яагаад гэх юм бол чи миний тусламжийг хүсэж байна. Чи Америкийн тусламжийг хүсэж ах шиг байна. Тэгээд чи Америкчуудын тусламжийг хүсэж байгаа юм бол бидний зэвсэг мөнгийг хүсэж байгаа юм бол бидний хөрөнгө оолтыг хүсэж байгаа юм бол энэ дайн дууссныхаа дараа танаа улсыг бид нар тий шороо тоосноос сэргээх юм бол бидний дэмжлэг авмаар байгаа юм бол чи шийдвэр гаргахгүй бид нар шийдвэр гаргана. За гэхдээ чи бидний нөлөө оролцоог хүсэхгүй юм бол бид нар зүгээр зайлаад үгүй. Тэгэх юм бол шүү дээ чи наад германчуудтай, англичуудтай, францчуудтай, польшчуудтай өөрөө уулзраалаа. Гэхдээ энийг Зеленский хүсэхгүй байх шүү. Украин хүсэхгүй байна. Европ бас хүсэхгүй байна. Тэд нэр заавалчгүй Америкийг авч үлдэх гээд ах шүү гэн. Гэхдээ Америкчуудаар хамаг юма үүрүүлчээд тий ресторан дотор баахан хоол захиалчаад Америкчуудаар тооцоо төлөвлөе гэж бодолтой байгаа хэрнээ нөхцөл дээр тий имаа заяа. Бид хоёр ресторан хоолнд орчин заяа. Тэгсэн чинь ингээд чи бүх хоолоо ингээд захиалаад идчихнэ. За. Тэгснэ ингээд би тооцоог төлж байгаа. Тэгснэ би чамлуу ингээд хэлж байгаа байхгүй юу? Хөөе. Би энэ бүх юмыг төлж байгаа юм чинь. Тэ? Би энэ хоолыг захиалах ёстой юм биш үү? Гэсэн чинь үгүй юу яриад байгаа юм. Чи ямар соёлгүй юм бэ? Чи баг гитлэр юм биш үү? Иймэрхүү ойлгож байна тэ? But don't play this game where you come and fly during an election year to an ammunitions plant and start lobbying against me and then tell me that you're disinterested. I'm not going to believe that. So if you want United States aid, you from now on are going to pay for it and we'll have a concession. But the real subtext was тэгээ бас энэ аягүй сонирхолтой юм хэлж байна. Зеленский тэгээ Kamala Harris, Donald Trump хоорондоо өрсөлдөж байх үедээ Зеленский тэгээ Америк руу нисэж очсон. Kamala Harris-тай
сонгуулийн ивент хийсэн. Pennsylvania мужлоо очсон. Тэндээ зэвсгийн үйлдвэрлэл дээр очсон. За Pennsylvania мужийн за засаг даргатай хамт тэнд сонгуулийн ивент хийсэн. Тэгээ их бууны сум дээр гаргаж зурсан. За Shapiro Zelensky Pennsylvania Weapons Factory зүгээр Google-д үзээрэй. Zelensky за Трампын эсрэг сонгуулийн үйл ажиллагаа Америкт хамт хийсэн. Тэгээ ийм хүнтэй одоо яаж харьцах вэ те? Zelensky thought about this is horrible. Thought about it. And obviously he said Mr. People Яаж твч байгаа юм би бүр ойлгохгүй те. Амар даварцсан байгаа зү. Өөр намын хүмүүсийг дэмжсэн те. came to him and they must have Гэсэн чамаас мөнгө гуйгаад байдаг. Тэгээ чамаас мөнгө ингээ тусламж гуйя гэсэн чинь чиний нөхцөлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Чи тооцоо төлб би шийдвэр гаргая. said, "Hey Zelensky, you understand what he's really saying? He's not going to send US troops over there. And if the British sent troops and the French, that wouldn't be any good but he's going to put a lot of American businesses and investment there. And so if Putin were to try to break whatever negotiation we have and try to overrun, he's going to be dealing with American investment money, corporations, employees, infrastructure." Тэгээд хүмүүс ингээд Зеленскийн зөвлөхөд бас мань хүнд хэлэх хэрэгтэй байхаа. Европчууд бас энийг ойлгохгүй байх шиг байна, тий. Америкчууд тэр гэрээг зурна гэдэг чинь Украин руу хөрөнгө олт хийж байгаа гэсэн үг. Америкийн компаниуд тийш очиж байгаа гэсэн үг. Америкийн иргэдүүд тийш очих гэсэн үг. Америкийн мэрэгжлийн экспертүүд тэнд ингээ олборлолт, эдийн засгийн хөгжил тэр дээд бүтцийг байрж өгөн компаниудыг босгох нь, хотыг босгох нь, цахилгаан станц байрна гэх мэт чинь Америкчуудын мөнгө хөдөлмөр хөлс татвар төлөгчийн мөнгө тийш шингэж байгаа учраас тэ бус утгаар батлан дааж байгаа юм шүү, хамгаалж байгаа юм шүү, тэ. Гэхдээ Америкчууд цэрэг тавихгүй. Гэхдээ асар их хөрөнгө олт хийн компаниуд тийшээ явуулна. Зеленский ойлгооч. That will bring the United States into conflict with Putin. In other words, it worked. Тэгээ Путин дахиад дайрах юм бол Америк компаниуд руу халдаж байна. Америкийн эрх ашигтны төлөө Америкийн эрх ашигт руу халдна. Тэ Америкийн босгосон дээд бүтцийг буцаагаад нураана. Тэгэх юм бол Америкчууд угаасаа дуурнаа. Гэхдээ тэн цэрэг байшуулахгүй өгшөө. Trying to sort of kind of have an investment in Ukraine to get back the money, but also to tell Putin this is a nation that's going to open up investment to Western concerns. So don't go in again. If you enjoyed today's video, тэгээд Путинд маш хүчтэй сигнал өгч байгаа шүү дээ. Барууны компани ишээ хөрөнгө олт хийцэн. Манай улсын газрын хоор элемент энд олборлогдож байгаа. Бид нар дээд бүтцийг ингээ эргүүлээ байрч байна. Чиний эвдэлсэн юм бид нар буцаагаас сэргээж байна. Тэмч бас хол байгаарэ гэсэн сигнал Путин өгөх юм шүү. Путин тийшээ дайрч орохгүй бах уу? Тэ? За энэ хурдан дуусаасаа энэ утсаар яриад Путин Трамп хоёр өнөөдөр орой гой үрдэн гараасаа.